За сайн байна уу? Өнөөдөр нийлүүлэгчийг хэрхэн бүртгэх талаар хэмж үзье. Үүний тулд худалдаа болцсны нийлүүлэгч нэмэх өдөртөх загвар орно. Энэ дээр татвар төлөгчийн дугаар дээр жишээ 38 708 гэж бичээд шинэ нийлүүлэгч бүртгэх. За тэгэнгүүт ийм баялаг шим ондрах гэдэг энэ чинь цааш компаниг улсын бүртгэгдлийн ерөнхий газраас шууд татвар төлөгчийн дугаараар ингээд татаад байна. Авч जैन. За ингээд шинэ нийлүүлэгч бүртгэгдлээ. За одоо үүнтэй энэ чинь за холбоотой одоо банкны нэр, банкны даасны дугаар, зээлийн лимитийг нь одоо тогтоогоод өгч болно. Төлбөрийн нөхцөл нь 10 хоногийн дотор одоо дараа сарын 15-ны өдөр дараа сарын сүүлч эсвэл зөвхөн бэлнээр гэсэн сонголтуудыг хийгээд ингээд одоо энэ дээр шуудангийн хаяг, альбан хаягийг бичээд нэмэлтийн зам мэдээллийг нь оруулаад өгч болно. Тэгээд шинжлэх гээд энэ зам мэдээллийг нь шинжилж болно. Одоо иймэрхүү маркаар шинэ нийлүүлэгч бүртгэнэ. За баярлалаа.